би сэтгүүлч Бадарчин жаргалмаа энэ орой үзэгч та бүхэнтэй за улсын хурлын гишүүн за улсын хурал дахь нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Баян Сэлэнгийг уулзуулахаар ирсэн байна. Ингээ урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэн тань юуны өмнө талхлаа илэрхийлье. За баярлалаа. За зочин тоогоо ярьсаас өмнө та бүхэндээ бас өнөөдөр болсон үйл явдлын онцлог мэдээллийг хүргэе гэж бодож байна. Өнөөдөр улсын хурал ээлж бус чуулгана эхэлсэн байгаа. За чуулган эхлэхдээ зэрэгцээд төрийн орны гадаа буун дуу дуурсан ийм гинтийн үйл явдлаас нь олонний анхаарлын төвд байлаа. За урт нэртэй гэдэг хуулийн хэрэгжлийг хангах хуулийн журамд зарим нэгэн өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн зарим төрийн бус байгууллагын төрийн ордны хажууд хийсэн жагсаалынхаа үеэр буун дуу гаргаж төрийн хамгаалалт болон тусгай албан хаагчдыг санаргаад амьдсан байна. Буун дуу гарсны дараагаар төрийн ордонд гарах орох хөдөлгөөний хэсэг хугацаанд за бүрэн хоригдсон мөн түүнчлэн хүчний байгууллагын ирж ордны арын цэцэрлэгт үзлэг нэгжлэг хийсэн юм а. За энэ үеэр гар буу тесрэг бөмбөг зэргийг гол хаалганы наан шидэгдсэн байсныг илрүүлсэн. За энэ хүү бичлэгийг та бүхэн дүрс бичлэгээс харж байна. За энэ үйл явдлыг энэ бүх жагсаал цуглааныг зохион байгуулсан хүн хэмбэ гэх юм бол за нэгдсэн Монгол хөдөлгөөний тэргүүн мөнх баяр байсан одоо хууль хүчний байгууллагын одоо хяналт шалгалтын дунд тогтоогдсон байгаа. За тэрээр хэдийгээр 50 жагсаал хийхээ мэдэгдэж байсан боловч энэхүү генет одоо буу зэвсэг гаргаж за ихээхэн одоо хүнд байдлыг үүсгэсэн цагдаа тагнуулынхан жагсаал цуглаан зохион байгуулсан 9 хүнийг баривчлан саатуулсан нэгжлэг хийсэн албаныхан жагсагчдын бид байсан 2 буу болон хэд хэдэн одоо тесрэг бөмбөгийг хурааж явсан гэсэн мэдээлэл байгаа. За мөнх хоёртой холбоотой бууны одоо энэ хэрэг нь зөвхөн энэ удаагийнх биш өмнө нь уул уурхайн Пурам гэх компанид техник хэрэгсрэл рүү буутсан. За мөн 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр за төрийн ордон руу ном сумаар харуулж морьтой жагсаалыг зохион байгуулж байсан мөнх хоёр гиштэй холбоотой хэрэг одоо энэ мэт өнөөдөр бас дахин одоо дэгтлээ. Мэдээж хэрэг одоо түүнийг одоо хууль хүчнийхэн барьж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Чухам ямар зорилготой ийм хүү буу зэвсэг авч орсон. За яагаад буудах болсон гэх мэт одоо бусад шалтгааныг за тагнуулын байгууллагын маргааш илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно гэдгийг одоо мэдээлж байгаа юм. За мөнх хоёр нь урд нь за 10 гаруй төрийн бус байгууллагыг одоо бий болгон үүсгэн бий байгуулж одоо жагсаал цуглаан зохион байгуулахын зэрэгцээ за бас мөн байгаль эхтлэгийг хайрлан хамгаалагч гэсэн нэртэйгээр за олон улсын байгууллагаас шагнал урамшуул хүртэж байсан гэх хүртэл мэдээлэл байгаа. Мэдээж хэрэг энэ хэрэг цаашдаа хэрхэн яаж үргэлжлэх нь хууль хүчнийхэн ямар арга хэмжээ авах нь вэ гэдэг нь за маргаашийн одоо үйл явдлаас тодорхой харагдах байх гэж бодож байна. Ингээд одоо хоёулаа ярилцгаа эхлэе. За өнөөдөр ийм жагсаал цуглаан боллоо. Мэдээж хэрэг альва үг хэлэх тийм ээ жагсах одоо цуглаан хийх хэрэг хинт ч нээлттэй байгаа. Та бас нийлж жагсагч хүн байсны хувьд тийм ээ өнөөдрийн жагсаалыг ер нь юу гэж дүгнэж байна? За өнөөдрийн босон асуудал бол биднийг хуралтай үед гадаа ийм асуудал болсон юм байна лээ. За албан мэдээлэл, албан ёсны мэдээллийг бид бол өнөөдөр хараахан авч амжаагүй. Зөвхөн гишүүд бол хоорондоо бол санал бодлоо хуваалцаж байгаад энэ асуудлыг л нэлээд дэлгэрэнгүй амнаас амд дамжиж сонслоо гэж би хэлмээр байна. Тэгэхээр албан ёсоор одоо мэдэгдээгүй, хууль хүчнээр байгууллагаас мэдэгдээгүй тохиолдолд бас дүгнэж хэлэх нь арай эрт байхаа гэж бодож байна. Гэхдээ зөвөр өөрөө энэ улс төрийн тэмцлийг хийжсэн 50 замаар жагсаал цуглаан хийгээд үзэл бодлоо илэрхийлж явж байгаа үедээ бид тухайн үед байнга одоо өөрсдөө урьдсан сэргийлэх за хөндлөнгөөс янз бүрийн одоо нөхдүүд орж ирээд за сэтгэлийн хөрлөгч юм орж ирээд бидний одоо тэр жагсаалын одоо утга учирыг алдагдуулах те мөн чанарыг алдагдуулчих вэ гэдэг үүднээс болгоомжтой хандаж одоо хууль хүчний байгууллагын мэдэгддэг байсан. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 50 замаар одоо жагсаал цуглаан хийх нь одоо хүний эрх, улс төрийн намуудын эрх хэдий боловч арай одоо өнөөдөр Монголд одоо хүний амь насыг эрсдүүлэх хэмжээнд одоо жагсаал цуглаан хийж өөрсдийнхөө эрхээр бусдын эрхийг ингэж хязгаарлах гэсэн үйлдэл нь өөрөө болохгүй байхаа гэж бодож байна. Өнөөдөр манай нийгэмд арай ч ийм одоо буу шидэмдээ тултал ийм одоо тэмцэл хийх дээрээ тулаагүй байх л гэж хувь хүнийхээ үүднээс үзэж байна да. Бас хэд хоногийн өмнө хэд нөхдүүд төрийн ордны гадаа нэг хурууга годолцуулсан сурагтай байсан тийм ээ. Зөв энэ мэтээр одоо чинь үгээ хэлэх хэрэг нь хинтж байгаа. Гэтэл үүд чинь бусдын сэтгэл зүй тодорхой хэмжээнд дайралт хийх гэсэн ч гэдэг юм уу тийм ээ. Бусдыг уриалан дуудах одоо тийм ээ нийгэмд сөрөг үр дагаврыг авчрах ийм үйл хийх мэдээж хэрэг хуулинд заагаагүй байх л да. Тийм. За өнөөдрийн үйл явдал бол яг цаг үеэ олсон улс төрийн одоо үзэл бодлоо илэрхийлэх гэсэн байр суурьж болно. Яг гэвэл өнөөдөр гэхдээ буу нийлүүлсэн байна. Тийм. Өнөөдөр бол
одоо ээлжид бус чуулган зарчлаа, улс төрчил шийдвэр гаргах түвшнийхэн одоо хуралдаж байна, цуглаж байна гэдэгт холбогдуулаад үзэл бодлоо илэрхийлж болж байна. За гэтэл өмнө нь одоо чуулганы завсарлагын хугацаанд одоо төрийн ордон одоо эзэнгүү тийм байх энэ үед одоо Facebook, Twitter-үүдээр одоо ингэж нийгмийг өдөн турхирсан, ялангуяа одоо манай нийгмийн урдаа барьдаг боловсон хүчнүүдийн одоо зах зугаас нь ингэж булчингүй үйлдэл гаргаж төрөө ордонд хамгийн гол нь тэр үйлдэлээрээ юу үзүүлэх гээд байгаа юм. Ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм. Тэрийг хэн харах юм, юу гэж бодох юм. Эргээд гаргасан шийдвэртэй ч юм уу, юундаа ч юм эргээд бодох тийм үр дүн хүрэх юу яахгүй, авчрахгүй тийм үйлдэл гаргах нь өөрөө бас их ёс зүг үлдээ. Бид тухайн үед жагсаал цуглаан хийгээ явж явах үед бидний янз бүрээр л хэлдэг байсан. Гэвч бид өнөөдөр хууль нам дүрмийнхээ хүрээнд л байдаг. Хуулийн заасан тэр журмыг хэрэгжүүлэл явдаг бас. Тэгтэл одоо ингээд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдсөн гэж үзэж янз бүрийн үйлдэл хийх нь өөрөө тиймч таата бус. Тэгээд хамгийн гол нь хүмүүс өөрсдөө юу гэж үзэх вэ? Нийгэм өөрөө яаж хүлээж авах вэ гэдэг л байна тий. Гол нь үр дүнгийн асуудал байх ёстой тий. Зүгээр хийх цаг заваа гардсан хүмүүс эсвэл хийх юмаа олж ядсан хүмүүсийн нэг хаад тухтай газараа үйлдэл гаргадаг нь тийм утгагүй байна л та. Үнэхээр үг хэлэх одоо хэвлэн дийлэх гэдэг юм уу эрхэнд хүнд ч гэсэн чөлөөтэй байгаа тийм. Тэгэхээр энэ боломжийг ашиглахгүйгээр юу ч юм зөвхөн телевиз чинь тийм ээ энэ Facebook, Twitter гэдэг чинь зөвхөн томчууд ашигладаг юм биш тийм ээ. Зөвхөн үгээ хэлийг суусаж ашигладаг биш чинь хүүхдүүд үздэг учраас тодорхой хэмжээнд ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг зүйлийг гэсэн бас шаардах хэрэгтэй байх гэж би бодож байна. Өнөөдөр чуулга хэллээ. Мэдээж яг гол хэлцэх асуудал 5 хууль хэлсэн гэж байгаа боловч бидний хүлээж байгаа гэх юм бол хөрөнгө оруулалтын хууль тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад эргээд бид одоо тийм ээ эдийн засаг гэдэг юм улс төрийнхөө байдлыг улс орныхоо байдлыг тодорхой хэмжээнд эерэг тал руу эргүүлэх чиглүүлэх хэрэгтэй гэдэг байр суурийг олон талаас нь илэрхийлсээр байгаа. За энэ тал дээр та ер нь ямар хувь байр суурьтай байна? Хөрөнгө оруулалтын хуулийг бид ер нь яах хэрэгтэй юм болоо? За чуулган ээлжид бус чуулганы хэлцэх асуудлын дараа л гишүүдэд ирсэн. За 5 хуулийн асуудал, ялангуяа урт нэртэй хуулийн асуудал, хөрөнгө оруулалтын тухай хууль, за хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд гэдэг. За энэ хуулиудыг нөгөө хэлцэх зайлшгүй өнөөдөр шаардлага нь нийгэмд байна уу гэтэл бас байгаад байна л да. За өнөөдөр бид бүлэг дээрээ ч ярьлаа, гишүүд саналаач солилцлоо. За өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлээ тий. Энэ валютын ханш өсөөд байна. Мөнгөний одоо Монгол мөнгөний үн унаад байна. Одоо гадны хөрөнгө оруулалтууд одоо буурч байна, 42%-аар буурч байна гэх мэтчлэн зүйлүүдийг бол яриад байгаа. Тэгэхээр зэрэг энэ зүйлүүдтэй холбоотойгоор энэ өнөөдрийн оруулж ирж байгаа хуулиуд хэлэлцэх ёстой юу? Эсвэл энэ нөхцөл байдалтай, эзэн засгийн нөхцөл байдалтай одоо холбогдуулахгүйгээр гадны одоо зөвхөн шахалт дарамтаар гар хөл болж одоо энд ийм хуулиуд одоо орж ирээд байна уу гэдэг хоёрын хооронд бас бодгол асуудал байгаад байгаа. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулалт Монголд буураад байгаа юм бол одоо яаж дээшлүүлэх юм? Гэтэл хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайн салбартай холбож ярих юм уу те? Хөрөнгө оруулалт гэхлээр зэрэг зөвхөн одоо гадныхан уул уурхай манай баялаг руу шунсан тэр бодлогыг бид хөхүүлэн дэмжих ёстой юм уу? Аль эсвэл Монгол улс өөртөө байгаа хөрөнгө оруулалтыг гадныхан санал болгож захиалга өгдөг байх юм уу те? Хэрв зэ өнөөдөр миний хөрөнгө оруулалтын хуулийг хэрвээ оруулж ирээд энэ тогтвортой байдлыг хангах гэж хэрв зэ манай одоо татварын бодлого маань те яг энэ хэвээрээ өсөхгүйгээр гадны хөрөнгө оруулалт нэмэгдээд Монгол улстай хөрөнгө оруулагчдын одоо үр дүнд гаргасан шийдвэрийн үр дүнд одоо Монгол улсад бүтээн байгуулалттай болох том барилга байгууламж одоо авто зам гэдэг гэх мэтчлэн бүтээн байгуулалтын асуудлууд хийгдээд Монгол улсад өрөг өөрчтэй зүйлүүд хийгдээд үлдэх юм бол бидэнд бас ашигтай. Тэгэд энэ тал дээр маш олон саналууд гараад байгаа юм л да. За хувь хүнийхээ зүгээс үзэхэд бол би уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дээр Монгол улс маань жоохон бодлоготой хандаж. Ер нь бол энэ хөрөнгө оруулалтын тал дээр төрийн өөрийнх нь бодлого гэж байх хэрэгтэй байна. Төр өөрөө гадны хөрөнгө оруулалтыг одоо дэд бүтцтэй сайжруулах тал дээр юм уу бүтээн байгуулалт, барилга хот байгуулалт, автозам гэх мэтчлэн одоо салбар руу гадны хөрөнгө оруулалтыг татаж төмөр замчид цахилгаан станц ч гэдэг юм уу тий хөрөнгө оруулалтыг татаад эргээд бидэнд хэрэгцээтэй зүйл үлдээд
15-аас 20 жил урт хугацаатаагаар энд татварын бодлого нь хэрэгжээд ингээ юу одоо өсөлтгүйгээр тийм ээ хөрөнгө оруулагч нарт бас удаан хугацаагаар одоо манай эдийн засгийн ямар нэгэн хямралын үед бол даван гарах тэр боломжийг хангаж өгөх юм бол бидэнд бас үлдэх юмтай эргээд Монгол улсад бас Монгол улсын хөгжилд нэмэртэй байх тэр бодлогыг төр маань өөрөө боловсруулах ёстой юм байна гэж үзэж байгаа юм. Тэгээ хөрөнгө оруулалтын тухай хууль дээр, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль дээр бас бид дэмжих ёстой юм байна. Гэхдээ өнөөдөр уул уурхайн салбарын асуудлыг бас эргэж бас нухацтай харах ёстой юм байна. Оюутлогын гэрээг бас өнөөдөр өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юу? Байгаа. Чалкотын хийсэн гэрээний асуудал бас байна. Гэх мэтлэн бид бас өөрсдөндөө ашиггүй хувилбараар хийсэн ард түмэнд дэндүү хохиролтой хийгдсэн энэ гэрээнүүд дээр эргэж бас ярилцах ёстой байна гэдэг ийм байр суурьтай байгаа л да. Өнөөдөр бас шудраг ус бүлгийнхээ нэлээд нухацтайгаар удаан хуралдаж байна гэсэн мэдээлэл байсан шүү дээ. Ер нь бүлэг дээр ямар асуудлыг хэлсэн юм бэ? Ер нь бол бүлэг дээр эдгээр хуулиудыг одоо хэлцэх үед одоо бүлгийн шийдвэр одоо яаж гарах уу те нэгдсэн байр суурьтай орох уу? Ер нь бол шудрагаас эвсэл маань за ялангуяа шудрагаас эвсэлд багтаж яваа одоо гишүүдийн хоёр намын гишүүдийн одоо улс төрийн олон жилийн улс төрийн тэмцлийнх нь одоо тэмцэл дээр энэ урт нэртэй хуулийн тал дээр ялангуяа их шүүмжлэлтэй хандаж байр суурьаа илэрхийлж явж байсан. Тэгэхээр энэ одоо хуулиудыг өнөөдрийн оруулж ирж байгаа хуулиуд дээр бас саналаа боловсруулж энэ урт нэртэй хуулийн одоо өөрчлөлтөнд нэмэр олцгоолоо гэдэг үднээс бас санал бодлоо хуваалцаж бид бас нэлээд нухацтай хандсан. Тэгээ нэгдсэн бүлгийн нэгдсэн байр суурь гарах байхаас хилцэх үед хуулийн төслийг хилцэх үед бас гишүүд өөрсдийнхөө санал бодлыг хэлэх байхаа гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг одоо тийм хилцэх юм явцаж өгдөг чимдээ эргээд төрийн оролцоог илүү түлхүүтэй одоо бий болгочих ийм эрсэл байна гэдэг дүгнэлтийг манай таамж золоор хийж хэлээ л дээ. Энэ тал дээр та ер нь ямар бодолтой байна вэ? Төр хитрхийх одоо тийм энэ асуудалд оролцох юм бол эргээд одоо төр муу менежерч гэдэг юм уу тийм ээ энэ төрийн оролцоо их байснасаа эргээд энэ уул уурхайн салбар шиг гэдэг юм уу энэ дэд бүтцэн хүчгүй байна гэдэг юм уу шүүмжлэл маш ихээр дагуулж байгаа. Гэхдээ төр бас оролцох юм дээр оролцох ёстой. Өөр юм бас бодлогын хэмжээний те энэ улс орны хөгжилтэй холбоотой. Эргээд бид уул уурхаагаа ашиглуулад эцсийн сүлдээ хэрдэн тойрон босон газар шинэ нутагтаа хоцрох юм уу? Эсвэл хин нэгэн хөрөнгө оруулалтыг гадны одоо хөрөнгө оруулалтыг дэмжиж ингээд дотоодынхныгоо те дотоодын хөрөнгө оруулагч нараа ингээд үнсэн тайсан шалж шиг хичээр хаях ёстой юм уу? Аль эсвэл хөрөнгө оруулалт орж ирж байвал бүр хамаагүйгээд төр нь өөрөө оролцохгүйгээд хаяад өнөөдөр хамаагүй янз бүрийн хүмүүс улс орны хүмүүс одоо тий эргээд аж ахуйн нэгж компаниуд орж ирээд энд Монгол улсаар минь тоолцгүй гих мэтчлэн эргээд бас нэг төр оролцох зайлшгүй шаардлага бол байгаа. Төрийн өөрийнх нь бодлогоч гэж байх ёстой тий. Миний хувьд тийм байр суурьтай байна. Түрүү таваас оюутлогын нэрээр дурдаад өнгөрлөө л дээ. Юу ч юм оюутлогын энэ асуудал хитрхи популист улс төрчдөөс шалтгаалаад энэ оюутлогын гэрээ гацаанд орсон ч гэдэг юм уу тийм ээ. За эргээд энэ оюутлогоо дээр улс төрчд маань дэндүүх тоглолт хийгээд байна ч гэдэг юм уу. Эргээд улс орныхоо нөгөө эдийн засгч бодохгүй байна гэдэг юм уу. Улс орныхоо нэр хүндийг бодохгүй байна ч гэдэг юм уу. Шүүмжлүүд маш их байдаг л да. Энэ тал дээр. Үнэхээр одоо энэ улс орны эдийн засгийн асуудлыг энэ стратегийн гэж нэрлэгдээд байгаа энэ асуудлаа шийдэх гэтэл эргээд нөгөө улс төрчдийн тоглолт дэндүүх явагдаад байна. Тэгэхээр оюутлогын гэрээ гэхэлэр хүмүүс одоо иргэд маань заримдаа ойлгодгүй шүү дээ. Иргэд маань заримдаа ойлгодгүй. Улс төрчид өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө л одоо амбицаар ярьдаг тийм нэг сэдв болчиход байгаа шүү дээ. Энэ хуулийг эхнээсээ энэ байгуулах нь анхнаасаа байгуулахтаа бол үнэхээр ард түмэнд хохиролтой тий Монгол улсад хохиролтой ийм хууль байх босноо үед болсон тухайн үед бид нэр ялангуяа шудрагаас эвслээс энэ талаар маш их ярьж ирсэн шүүмжлэлтэй хандж ирсэн гэсэн хэдий боловч нөө хамтарсан гэх тэр үеийн засгийн газар ялангуяа одоо стандарт бус засгийн газар гэж ярьж ирсэн шүү дээ. Тэр засгийн газрын өөрсдийнх нь одоо бодлогын алдаатай үр дагавар өнөөдөр ингэж үргэлжилж явж байна. Гэвч одоо бид өнөөдөр энэ нэгэнт энэ байгуулсан асуудлыг одоо хүндэхгүй гэдэг зүйл бол байхгүй шүү дээ. Бид бол аль болох засаж залруулах бага хэмжээнд нь бага хохиролтой үед нь засаж залруулах зайлшгүй шаардлагатай юу? Энэ бол шаардлагатай асуудал. Энэ дээр улс төрчид маань цаашаад бол нэлээд анхааралтай. Ялангуяа өнөөдөр бүлгийн хурал дээр эдийн засгийн хөгжлийн сайд
хотоо эрхлэхдээ бол бид бол анханасаа энэ хуулийн хуулийг батлах явцад бол шүүмжлэлтэй хандчихсан. Цаашид та бид одоо хамтарч энэ хуулийнхаа хуулиа гэрээгээ өөрчлөн шинжилнэ гэдэгт одоо хамтар зүтгэе гэж ингэж байр суурь илэрхийлсэн нь надад бас их таалагдсан. Тэгээ бид бас хамтдаа явж нэг үзэл бодолтой нэгдмэл байр суурьтай энэ асуудлыг ялангуяа Монголын хөгжилтэй холбоотой энэ асуудал дээр бол анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа. За баярлалаа. Би Улсын хурлын гишүүн Баян Сэлэнгтэй ярилцж байгаа. За ярилцлагын хэдэн хормын дараа үргэлжлэх болон мэдээж яриг. За Улсын хурлд судалтай нам буюу Монгол Ардын хувьсгалт намын нөхдүүд за намынхаа дарга асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуулт бас олон нийтэнд хүлээлттэй байгаа. Тэгвэл энэ сэдвээр хэдэн хормын дараа гээд ярилцъя. Та бүхэндээ баярлалаа. Бид Улсын хурлын гишүүн, за Улсын хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баян Сэлэнгтэй ярилцж байгаа. Тэгэхээр та хоёр бас 7 хоногийн өмнө ярилцах зүйлүүдээ тэ уцаар ярихад одоо урагшаа сөөлрөө нэг ухс хийжээд ирэх ажил байна гэжсэн. Зүр магадгүй сэтгүүлчдийн бидний таамаглаж ирсэнээр бол намынхаа даргаыг иргэх гэж байгаа юм байна гэсэн ойлголттой байсан л да. Ер нь намын дарганд би ямар байна? Одоо ер нь тийм ээ та бүхэнд ямар чиглэл өгч байна вэ? За намын даргын биеийн байдал бол үндсэндээ одоо нэг дээрцэн юмгүй хуучнаасаа дээрцэн юм байхгүй. Ер нь цаашаад бас нарийн мэрэгжлийн бас шинжилгээ онцлогоо давхар хийлгэх шаардлагатай 2 удаа хаалганд орсон биеийн байдал одоо сайжирсан дээрцэн зүйлгүй л байна. Бид бол биеийн байдалтай холбоотой мэдээлэл бол байнга авч байгаа. Намын даргын одоо даргаас өгч байгаа нам ялангуяа Монгол Ардын хувьсгалт намын одоо бодлоготой холбоотой шийдвэр бол өгөгдөөгүй. Яг гэвэл өнөөдөр энэ хоёр даргаыг гарснаас хойш одоо сар гаруй хугацаа л өнгөрч байна те. Энэ хугацаанд бол бид нэр одоо тэр намын одоо үндсэн бодлогоос илүү бас энэ хоёр даргийнхаа биеийн байдлыг бас найдвартай гарт орцсон цагт одоо дараагийн намын үйл ажиллагаа бол энгийн одоо цаашид үргэлжлээд явчих байхаа гэдэг байр суурьтай байгаа. Дөрөвд чинь намын даргын одоо биеийн байдалтай холбоотой ч гэдэг юм уу тэр тухайн үйл явцтай холбогдуулаад одоо улсын хурлдах шударга сэвсэл задрахгүй ч гэдэг юм уу тийм үндэсний төвчлэг намаас эвсэлээ гарах гэж байгаа гэдэг юм уу хувьсгал нам гарч бие даах хэрэгтэй ч гэдэг юм уу асуудал ихээр яригдчихсэн байсан. Энэ одоо талаар танд ямар нэг мэдээлэл байгаа юу? За тухайн үед бидний ямар нэгэн ажил хийсэн ч намын даргатай холбогддог тийм. За намын даргийнхаа төлөө ярьж байгаа гэдэг. Үндсэндээ бид ажиллаа хийж л явсан. Намын даргын асуудлаа бас орхигдуулаагүй. Энэ намын даргын энэ хилмигдсэн асуудлыг бид бас аль болох цагаатгах ёстой гэдэг одоо хүртэл тийм байр суурьтай байгаа. За энэ хоёр даргатай холбоотойгоор биднийг бас засгаас гарах те шударгаас эвсэл тарж бутрах байхаа гэдэг ийм яриа бас нэлээ олон удаа гарч байсан. Гэхдээ өнөөдөр бид салж бутрахаасаа илүү бид нар харин энэ нэг жилийн хугацаанд бас бие биенээ таниж мэдэж хинэн хинбэ те бие биенээ таниж мэдсэн бас шударгаас сүлгийг бас чадварчих тэр одоо нэлээд чамбай ийм бүлэг болох хэмжээнд бас энэ нэг жилийн хугацаа бол өнгөрсөн гэж би хувьдаа боддгийн. За биднийг салах одоо засгийн газраас гараасаа гэсэн ийм бодолтой улс төрийн хүчин тий сонирхолтой улс төрийн хүчин улс төрийн намууд бол байгааг би ярьслах болгондоо хилдэг байсан. Үнэхээр бид нарыг бас салчаасаа нийлжээс юу яа сарничаасаа бутарчаасаа гэж тэгтэл өнөөдөр бид бол тийм байдалд хүрсэнгүү засгийн газрыг аль болох тогтвортой ажиллах тий энэ олон тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан. Тэгээд энэ бондтой холбоотой энэ бүтээн байгуулалттай холбоотой энэ засгийн газрыг бас тогтвортой ажилласаа эхлүүлсэн ажилласаа дуусгаасаа гэж бид бас хүсэж өөрсдийн хэрч чадлаараа л чармааж ажилласан. Та тэр бас түрүү ярианда дурдаад өнгөрч өөрөөр хэлэх юм бол төрийн ордонлууд одоо тэр салавч үзүүлж байгаа нөхдүүд ямар хариуцлага хүлээх ёстой гэж. Гэтэл танаа намын шинээр гэдэг гишүүн бас тийм ээ одоо салавч үзүүлсэнхээ төлөө одоо тэнсэн харгалзах ялгаар одоо шийдэгдчихэд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо хоёр одоо асуудал үүсчлээ. Энийг ер нь яаж шийдээсэ гэж та харж байна.
За хүний мод дурлаад одоо ял аваасаа шийтгэгдээсэ гэд яриад ах нь хаашаа юм. Гэтэ өнөөдөр хүн бүр хууль шүүхээ өмнө тэгш байх хэрэгтэй тийм ээ. Энэ хоёр даргын гэрт одоо бусан асуудал дээр их хурлын гишүүдийн бүрийн эрхэд халдаад тухайн үеийн тийм их хурлын гишүүдийн бүрийн эрхэд халдаад хичнээн одоо хууль хүчний байгууллагч гэсэн хүч хэрэгэлсэн асуудал тэнд гарсан. А түүнд нь одоо дургуутслаа илэрхийлсэн одоо тий өөр хэлж чадахгүй хоолон таг хүн яах юм тухайн үед тэгээд салаавч гаргасан асуудал байдаг. Тэрний өмнө сайхан самбуу гишүүн гаргаж байсан гэдгийг. Тэгээд энэ шинэ баяр гишүүн дээр тухайн үед бол их хурлын гишүүнээс одоо бүрийн эрхийн хугацаанд дуусаад их хурлын гишүүнээс одоо болсон энэ үед яг шүүх хурал болж 1 жилийн тэнцэн ял өгсөн байдгийг. Тэгэхээр зүгээр миний хувьд бодохдоо энэ тэгш эргэтгш байгаад байна уугүй юу те нөө үндсэн хуулийн маань зарчим өнөөдөр хэрэгжээд байна уугүй юу. Тэгтэл өнөөдөр нэг хэсэгхэн хугацааны үед Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэртэй холбогдсон хүмүүс л шүүх цагдаагаар эргэлддэг болсон шүү дээ. Хууль хүчний байгууллагын шалгадаг байсан шүү дээ. Жишээлбэл бас бидний 5 нөхдийг одоо прокурор зодсон хэрэгээр л те 8 сар ингээл ял өгчих гээл ингээл прокурор нь улаараад те хууль хүчний байгууллага чинь ингээл барьж цагдаж хорихгойл тэр үед чинь бас нэлээд л юм болж байсан шүү дээ. Тэгтээ бид өнөөдөр тэр хүнд 1 метр ч ойртоогүй. Миний хувьд өөрөө 1 метр ч ойртоогүй. Харин тэр хүмүүсийн хооронд би түрүүн хэлжсэн. Бид янз бүрийн өдөөн турхалтаар хүмүүс орж ирээ. Бидний өнөөдрийн нөгөө жагсаалт цуглааны маань тэмцлийн мөн чанарыг алдагдуулчих вэ гэдэг үднээс өөрсдөө их болгоомжтой ханддаг бас. Харин нөгөө арх уусан хүмүүсийг хүртэл хууль хүчний байгууллагад хэлж энд нэг согтуу ийм хүн яваад шүү. Бид мэдгүй ийм хүн яваад шүү гэж. Ингэж хэлдэг байсан. Гэтэл биднийг одоо ингээл эргэн хэрэгт бас шалгасан шүү дээ. За тэгтэл өнөөдөр ингээл одоо төрийн ордон руугаа салавч гаргаал дээ. Тэгэл одоо ингээл буу шайдан магсаал ингээл яваад ах нь өнөөдөр бас шудраг байгаа мөгүй бас тэмцэл хийн гэдэг бас нэг хэрэгээс хитэрч бас болохгүй шүү дээ. Тэгээ би түрүү хэлсэн тий зөвшөөрөгдөөгүй хориглоогүй бүхэн зөвшөөрөгдсөн гэж үзэж тэгэж бас хитрхийн хавтгааруулж бас болохгүй юм аа гэж. Турк, Сир юу гэдэг чим одоо бусад одоо энэ улс орнуудад гарч байгаа жагсаалт цуглаан тэмцэл хөдөлгөөн бүгдээрээ л тий онлайнаар Twitter, Facebook-оор одоо ингээд гарч үүсэж олон нийтийг хамарсан ийм одоо аюул байдаг. Гэтэл өнөөдөр тэр улс орнуудад ямар аимшигтай нөхцөл байдал үүсэж байгаа гэлээ. Гэтэл өнөөдөр ч гэсэн бид одоо энэ бүхнийг сэргийлэх ёстой. Үнэхээр нөхцөл байдал тэр дардагдаад болж байгаа. Би сэтгүүлчний хувьд одоо хаас яг л үзчихсэн. Үнэхээр байн зүрхэн тэнд амьдрал хэцүү байгаа юу, хэцүү байгаа тийм байдаг юм тий. Хүнд байгаа. Гэхдээ монголчуудын чинь хувьд бас нэг асуудлыг шийдчих бас нэг арай нэг өөр гарцаадаг. Энэ тал дээр та бас өөрөө бас тэмцэж бодолтой ингэж бодоод байдیں۔ Бас энэ улс төрчид бодтой юм ярьдаг баймаар их. Ялангуяа улс төрчдийн одоо хэлсэн үгийг ард түмэн маш их сонсдог. Маш их анхаардаг тийм. Гэтэл улс төрчид өөр өөрсдийнхээ амбицаар юмд хандаад тэгээд өнөөдөр болж байгаа юмыг болохгүй мэтэр тайлбарлаад нийгмийн сэтгэл зүй сөрөг нөлөө авчираад жишээлбэл одоо эдийн засгийн хямрал явагдаад байна гэдэг чинь. За өнөөдөр бид холбогдох салбарын хүмүүс ялангуяа нарийн одоо мэрэгсэн төрийн албаагчдыг бас эдийн засагчдаас асуулаа. Тодрууллаа. Өнөөдөр эдийн засгийн хямрал явагдсан уу гэвэл бас үгүй юм байна. Эдийн засгийн хямрал маань өнөөдөр сүүлийн 2 улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан тохиолдолд эдийн засгийн хямрал гэж үздэг юм байна. Гэтэл өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 14.6% таагаар өссөн байгаа байхгүй. Сүүлийн 2 улиралд хасах үзүүлэлттэй гараагүй байгаа юм байна. Гэхдээ өнөөдөр банк санхүүгийн хувьд бол хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлууд бол гараад байгаа юу гэвэл гараад байгаа юм байна. Валютын энэ хөөрөгдлөөс болоод одоо зээлтэй холбоотой тийм ээ. За Монгол банктай холбоотойгоор ингээд банк санхүүгийн байгууллагт илүү бас нэг хүндрэл бэрхшээлүүд бол тулгарч байгаа юм байна. За энэ хүндрэл бэрхшээлээ даван туулах юм бол одоо бидэнд одоо эдийн засгийн хямрал нүүрлэхгүй юм байна. Хүндрэл бэрхшээлээ цаг хугацаанд нь одоо даван туулж чадахгүй гарах арга замаа тодорхойлж чадахгүй ингээд байгаад ах юм бол мэдээж энэ бол хямрал нүүрлэх юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бид улс төрчид одоо ард түмнийхээ сэтгэл зүйг аль болох тайван байлгах үүднээс тийм
одоо бодтой юм ярьдаг баймар. Тэгтэл өнөөдөр эзэн засгийн хямрал учраас амьдрал хүндээс хүнд үнэхээр хүнд байна. Саяхан одоо хичээл сургууль эхэллээ. Цэцэрлэг сургуулийн хэрэгцээ эрэлт хэрэгцээ шаардлагагүй байна. За тэгээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдсэн те. Хөдөлмөрийн улсны доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдээл те явсан шүү дээ. За шатхуун нэг нэмэл боллоо. Таксины үн нэмэгдээл бас одоо нэг зогсон байдалд орчлоо. Гэх мэтлээ бид өнөөдөр зөв шийдлийг олохгүй хий бучигнаад хөөрөгдөд юм бас энергиэрэ гэж бас байдаг тийм учраас би бол ард түмнийхээ сэтгэл зүг сайн сонсож ээж улс төрчид ярьж байхгүй бол эргээд ард түмэн гэдэг маань бид биш өөрсдөө шүү дээ. Тэгээ өөрсдийнхөө хэлсэн зүйлийнхээ төлөө яах юм болж байна те хариуцлага хэн өрх ард түмэн өрх юм. Эргээд ард түмэн энэ өнөөдөр магадгүй энэ хит их хөөрөгдлөөс болоод өнөөдрийн энэ муухай яргаа үйлдэл болсон гэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэ цаашдаа улс их оронд маань ямар ч одоо юм нүүрлэхгүй гэх юм баталгаа өнөөдөр алга шүү дээ. Төрийн ордон дотор одоо минь тесрэх бөмбөг хишидлээ барьлаа тэ галт зэвсэг аваад орж ирнэ. Хүний амь настай холбоотой л асуудал. Тэр хүнд тэгтэл их юу нөлөөлөө гэдгийг бас судлах хэрэгтэй юм байна. Тэгжээж өнөөдөр хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй гэж бодож байна. За үнэхээр Баян-Сэлэн гишүүний хэлж байгаачлан за улс төрчид маань амнаас унгаж байгаа хий болгондоо бас хариуцлага хүлээх хэрэгтэй. Тийм ч учраас бас одоо гэдэг чим ард түмний сэтгэл зүг хэрхэн хааш нь яаж өдөрдөх вэ гэдэг дээр тийм ээ бас үгээ цэгнэж хэлж хийж байгаа үйлдэлж заашгүй анхаарах ёстой. Үг хэлэх эрхчлөө хинтж байгаа. Хаан ч бид үгүй эрхэн байгаа. Дүүрэг хороо бүрт иргэний танхим байгуулагдсан. Яагаад тэнд шилж болохгүй гэж. Яагаад их хурлын гишүүдэд уулзаж болохгүй гэж. Яагаад 11 гэдэг засгийн газрын хурал те үг хэлэх эрх байгаа. Телевизүүд хүртэл тийм ард түмний тэр бухимлыг талих гад таны цаг гэдэг үзэгчийн хувцсыг аваад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр бид үг хэлэх эрх байгаа энэ цаг үеэд бас тодорхой хэмжээнд хурлын гишүүд тийм улс төрчидний улс төрчид байгаагүйгээр ард түмний хандлагыг одоо тийм ээ зөв сайхан тэгш удирдах явах ёстой гэдгийг ч гэсэн бас ухамсарлах ёстой байх гэж бодсон. Тэр үүднээсээ гадны хөрөнгө оруулалтыг бид авчрах ёстой, авчрах ёстой, аль салбарт эдийн засгийг солонгоруулах ёстой, солонгоруулах ёстой тийм ээ. Олон зүйл яригдж байгаа бол тэр бүхнийг ажил болгох энэ боломжийг бид бас тавьж өгөх ёстой юм болов. Хувь хүнээр төсөөлөх юм бол өнөөдөр гадны хөрөнгө оруулалт гэж хүмүүс одоо нөө бондтой холбоотой ярьдаг штэ. Гэтэл за би хувь хүн тий хувь хүн би өнөөдөр бизнес эрхлэе гэтэл надад мөнгө байдаг. Би хажуу айлынхаа гайгуухан шиг мөнгөтэй хүнээс зээлнэ дээ. Ердөөсөө л энэ асуудал өнөөдөр засгийн газар хийгдэж байгаа л асуудал. Энийг харин өөртөө өнөөдөр дэмжиж гар ургаж кноптчоод эргээд нөгөө нэг чи ингэж зээл авлаа. Чи тэр мөнгөө яасан. Одоо чи яах гэж байна. Одоо хямрал нь үргэлжлээ. Бид мөнгөгүй болчлаа гэд чарлаад суух биш. Харин бүгдээрээ нийлээд энэ асуудлыг нэг тийш шийдвэрч. Би зүгээр хувьдаа боддгийг энэ их хурлын гишүүн гэдэг бол те 4 жилийн ажил. Энэ бол бүх насны ажил биш. Тэгээ энэ хугацаанд зүгээр ард түмэндээ хэрэгтэй нэг жоохон ч гэсэн юм хийчихмээр байгаа байхгүй. Тэгээд дараа нь нэг хэлэх хөхтэй те. За би нэг тим юм хийсэн шүү. Тэгээд тим нэг хууль гаргасан шүү. Тим нэг бүтээн байгуулалтыг хийсэн шүү. Ард түмэнд энэ чи тийм эцтэй бид эргээд хараад баярлах хэрэгтэй байхгүй тэр зөв нэртэй зөв мөртөө явах хэрэгтэй. Үнэхээр 4 жилийн хугацаанд тийм ээ ард түмэндээ бас хүлээгдсэн бас нэг ус төрчлөлт үлдэх юм бол мэдээж хэрэг хүнд ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Ялцсанд баярлалаа. За баярлалаа. Би улсын хурлын гишүүн Баян-Сэлэнгтэй ярилцлаа. Тэгэхээр өнөөдөр үнэхээр үүссэн нөхцөл байдлыг давж харахын тулд бүгдээрээ дор бүрнээ хичээн зүтгэх ёстой байхаа. Анхаарч үзэх та бүхэнд баярлалаа. Надтай ярилцсанаа.